Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдөр оншиг зохиох аргад суралцъя сэдвийг судалнаа. Бид өмнөх хичээлээрээ онцгойн онцлогтой танилцсан, онцгойн гал батлыг таамаглах аргад суралцсан, онцгой тааж тоглосон. Одоо онциг зохиох аргад суралцъя. Онциг зохиохдоо дараах дарааллыг баримтлана. Үүнд эхлээд юуны тухай онцлог зохиохоо төлөвлөнө. Дараа нь онцлог зүйлийнхээ хамгийн онцлог шинжийг тусгана. Гуравдугаарт нь онцлог шинжүүдэд адилхан шинжтэй өөр зүйлээр орлуулнаа. Эцэст нь онцлог бол богино хэмжээний шүлэг учир шүлэглэн бичнэ. Ингээд бүгдээрээ туулааны тухай онцлог зохиоё. Дарааллын дагуу туулааныхаа гадаад ба дотоод шинжийг нь жагсаан бичье. Туулай нь дэгдэн чихтэй, бүлтгэр нүдтэй, сэтэрхий урвалтай, огтгор сүүлтэй, дэгдэн үсэрдэг, дэрс бутанд амьдардаг, жижиг хөлтэй, улирлаа дагаад зүс нь өөрчлөгддөг гэсэн гадаад онцлог шинжтэй бол аймхай, хурдан гэсэн дотоод онцлог шинжтэй. Эдгээрээс хамгийн онцлог шинжийг нь сонгоё. Багш нь туулааныхаа уруул, сүүл, савар, дэгдэж үсэрдэг, дэрсэнд амьдардаг, аймхай гэсэн шинжүүдийг нь сонголоо. Сонгосон шинжээ өөр төстэй шинжтэй юугаар орлуулж болохыг нь бодъё. Бидний сонгож авсан сэтэрхий урвалтай өөр амьтан бол хэмээн байдаг тийм ээ хүүхдүүдээ. Огтгор сүүлтэй амьтан бол ямаа, мөрөн, нохой мөртэй адил. Айхаараа зүрхэн хүчтэй цохилдог бол амьдардаг газрыг нь бүгдээрээ гэр гэж төсөөлье. Мөн зүсийг нь дээл гэх мэтээр төсөөлөн бодъё. Одоо онцгой шүлэг зохиохт дэгийн дагуу сүүл толгой олбон мөрийн тойжил байхаар зохион бичье. Багш нь Монгол Ардын аман зохиолын онцгой төрлөөс доорх онцгойг сонгон авлаа. Тэмээн урвалтай, ямаан сүүлтэй, нохой савартай, дэрсэн гэртэй, дэгдэн бүжигч, дээр зүрхтэй дэрвүүхээ, дээлээс хоёр сэлгэн тэр юу вэ? Үүнээс харахад сэтэрхий урвал нь тэмээтэй төстэй. Огтгор жижиг сүүл нь ямаан сүүлтэй төстэй. Жижиг хөл нь хөлийнхэн мөр нь нохой мөртэй адил учраас нохойн савартай. Амьдардаг газрыг нь бүгдээрээ гэр гэсэн учраас дэрсэн гэртэй. Дээр үсэрдгийг нь дэгдэн бүжигч. Айхаараа зүрхэн маш хүчтэй цохилж дээр цохилдог учраас дээр зүрхтэй дэрвүүхээ. Улирлаа дааж зүсээ хоёр сэлгдэг нь учраас зүсийг нь бид дээл гэж авсан учраас дээлээ хоёр сэлгэн гэж авч үзэж төсөөлсөн байна. Хүүхдүүдээ бүгдээрээ туулааны тухай дахин өөр онцгой эсвэл өөрийн хамгийн хайртай амьтны тухай онцгой зохион гэр бүлийнхэндээ таалгаж санаа бодлыг нь сонсож сайжруулаарай. Сурах бичгийн 91-р хуудасны жишээг ажиглан өнөөдрийн хичээлээ баттгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон та нартай баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.